Сайн байцгаана өрхөнд үзэгчдээ Шонгор цогцлолоос та бүхэндээ бэлтгэн өргөдөг авто зөвлөгөө нэвтрүүлгийн машин дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор Fanda авто сервисийн механик Гантүрвэн оролцож байгаа. Орой өдрөө. За орой мэнд өнөөдөр энэ Шонгор телевизэн үзэн суугаа үзэгчдээ бас энэ орой мэнд хүргэе. Тэгээ нэг өнөөдөр авто зөвлөгөө нэвтрүүлгээр тавтаа бас дахиад учирч байгаа бас таатай байна. За тэгээ үзэгч та бүхэндээ хэлэхэд авто зөвлөгөө нэвтрүүлэг та бүхэндээ шууд хүрдэг байгаа. Та бүхэн бидэнтэй холбогдохыг хүсэх юм бол эфирийн шууд утас болох 77119810 гэсэн утсаар холбогдох боломжтой. За мөн мессежний тусгай дугаар болох 1525 гэсэн мессежний тусгай дугаараас холбогдож бидэнд одоо автомашинтай холбоотой асуултыг манай өнөөдрийн зочин Гантүрвээс асуух боломжтой шүү гэж хэлмээр байна. Байна уу? Орой өдрөө та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Юм асуух гэж. За. Машины мотор жоон хаяад хөлрөөд юм ухтлаараа ингээд тэгээд Ямар машин бэ? Энэ машин өөрөө тос хайж байна гэдэг чинь өөрийнхөө сайлгч ирэх хэрэгцээнүүд нь өөртөө муудсан байна гэсэн үг. Тийм болохоор манай дээр ирээд бас үзүүлээд хаагаараа тосоо гоож чинь тэрийг янзлаа тавих юм байна уу? Эсвэл дотроос нь автохимийн бүтээгдэхүүн хэрэглээд сайлгч ирэх чинь зөөллөө тий. Дэх боломжтой. Тэгээд эхлээд заавалч үзүүлээд над машина хаагаараа тосоо гоож чинь ямар техникээр гоож чинь тэрийг үзүүлэх шаардлагатай юм байна да. Тийм болохоор ирээ үзүүлээд зүйлийг авцсан дээр хаад тийм. За тэгээд одоо өнгөрсөн 7 хоногт орсон тийм ээ. Тэрнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэгээд Fanda авто сервисээр нь сонь сайхан юу вэ? Одоо өвлийн үйлрэл бол ялцгүй болцсон тийм ээ. Одоо машинууд бол одоо амарцсан тос маасал дуу за өвлдөө бол бэлтцсэн байж байгаа. За өвлийн нөхцөлд одоо яг энэ одоо өнөөдрийн нөхцөлд бол машин тэргээ яах вэ? Өшөө нэмэлт юм. Одоо тэгээд нөгөө техник үйлчлэг гэж тэрээс асар ихээр явагдаж байна. Манайд ч гэсэн одоо тэр үйлч тосны тосолох машин, техник үйлчлэгдэх машин асар их хэмжээгээр ирж ил байна. Тэгээд тэрийг давах гал үзэл байна да. Өглөө сохол ойр ортол үзэл байна. Тэгээд Fanda авто сервисийн одоо бас хаана байлж байгаа гэдэг. Баянбурдын төр засгийн үйлчлэгний автоваз гэдэг тэрүүний замын хойдолтой, чанга хойдолтой Fanda авто клиник гэсэн засвар газар байна. Орой өдрөө та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Яа гэсэн юм бэ? Та жоохон чанга яриул бид нар хариулах боломжтой байна. Машин уудаг шиг харлаад байгаа. Ямар машин бэ таны машин? За. Энэ ингэдэм автомашины өөрийн ус нь өөрөө халж нэг өөрийнх нь термостат гэж юм байдаг. Машин автомашинд. Тэгээд радиатор дээр өөрийнх нь сенс хөргөлтийн сенс гэж юм сууж байгаа. Тэр сенс нь өөрөө ажиллахгүй юм уу? Эсвэл термостат нь өөрөө гацсан тохиолдолд хална машин автомашин. Тэгээд дээр нь кришкийн жирийг үлээх ч юм уу юу яадаг ч юм радиатор өөрөө их бохирдолтой явж байгаа битрүүрээ тийм үеэс халж болно. Тийм болохоор заавалч ирээд үзүүлэх шаардлагатай мэрэгчлэн үзүүлээд зөвлөгөө авах шаардлагатай автомашин байна гэсэн. Орой өдрөө та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Чекний гэрэл ерөөсөө электрон удирдлагын системийг гэмтэл гэсэн үг. Тийм болохоор заавалчгүй компьютерийн онцлогонд орно гэсэн үг. Бас ирээд үзүүлээд компьютерийн онцлогонд ороод компьютерийн онцлогоор юу гарна тэрийгэ засварлаа л гэсэн үг. Тийм. За тэгэхээр та бүхэндээ манай авто зөвлөгөө нэвтрүүлэг маань шууд хүрдэг байгаа. Та бүхэн бидэнтэй холбогдох хүсэх юм бол эфирийн шууд утас болох 77119810 гэсэн утсаар холбогдох боломжтой. За мөн мессежний тусгай дугаар болох 1520 гэсэн мессежний тусгай дугаараар холбогдох боломжтой юм шүү гэж хэлмээр байна. Одоо өвлийн үйлрэл бол одоо машинууд бас өвөл одоо бензин хийдэг тийм ээ. За тэгээд одоо төвжирлээс шалтгаалдаг өвлийн үйлрэл одоо айлгой машин бас энэ хотын төвжирийн бензин хийдэг гэдэг л да. Ер нь хэрэглэгчдээс байнга л тавьж идэг асуултуудыг нэг тийм ээ. Тэр талаар бензин эдэлт бол одоо зуны үйлрэлд дулаан үйлрэлд явж байгаа машинаас илүү одоо жоохон эрс нэмэгдэн ер нь чигдээ ер нь автомашинуудын бүх бензинууд жоохон нэмэгдэх ёстой. Тэгээд тэрүүн дээр яг тодорхой лимит 12 иддэг бол 12-оос илүү гараад байгаа бол бас ирээд мэрэгжлийн усуудаар үзүүлээд нөгөө сэвчээ очтрур гэж яриад байдаг шүү дээ. Сэвчээгээ үзүүлээд шалгуулаад тэгээд болохгүй бол борсонг нь өөрөө бохирдсан байж болно. Нэг шээсэн гэж ярьдаг шүү дээ. Тийм шээсэн байж болно. Тийм болохоор борсонг гэдэр заавалч үзүүлэх шаардлагатай болов. Тийм болохоор мэрэгжлийн усуудаар заавалч зөвлөгөө аваад үзүүлсэн дээр болов тийм. Орой өдрөө та шууд нэвтрүүлэгт холбогдлоо.
За таны сонсч та асуултад байна. Араатаа оронгуудаа айгүй яахгүй хаасаваад тэгээд хасаад ирэнгүүтээ зүгээр болчихсон. Ямар машин байна чинь тань? Toyota Corolla. Corolla гэж машин. Одоо хүүтэндээ болохоор зүгээр орлоод байгаа юм шүү дээ. Хаа завсан мөртлөө орлоо зүгээр хий орлоод байгаа юм шүү дээ, тий? Тийм үгүй юу? Тийм болохоор наад автомашины хувьд болохоор ингэж байгаа. Коробн дотор байдаг бүдүүн шүр гэж байдаг. Тэр бүдүүн шүрийг эхлээд цэвэрлээд үзнэ. Тэгээд коробноо досыг солино. Коробн дос солио үзээд болохооргүй бол таны наад автомашины чинь коробны одоо дос нь ноцоос гэж юм байдаг. Тэр ноцоос нь өөрөө муудаад хүүтэн зарцсан үедээ коробны досыг шахаж өгч чад дийлэхгүй байна гэсэн үг. Тийм болохоор эхний ээлжин та коробныхаа бүдүүн шүрийг аваад цэвэрлээд досын солиолоо үз. Тэгээ болохооргүй бол наад таны короб ноцоос нь хэвдэрсэн байна. Короб солихоос наашиг болсон байна л гэсэн үг байна да. За тэгээд удаж та бүхэндээ хэлэхэд авцуулгын төлөв та бүхэндээ бямд нэм гарах шонхорсон хөдөл үзээр шууд хүрдэг байгаа. Та бүхэн бидэнтэй холбогдох гэсэн мөл эфирийн шууд уучлах 77.98 гэсэн утсаар холбогдох боломжтой шүү. Тэгээд өнгөрсөн 7 хоногоос авцуулгын нэвтрүүлгээс маань хойш одоо манай шонхорсон хөдөл үзийн мэйл хаяг тийм ээ. Одоо тусгай дугаараас мессеж саналууд бас ирсэн байна л да. За тэгээд RAV4 гэдэг машины чекний гэрлэлсээр бензиний датчик асахгүй маа датчик нь босхгүй л гэдгсэн байл тэ. Бензинтэй байгаа тийм. Бензинтэй байгаа мөртлөө заахгүй. Энэ ингэдэм тэр чекний шар гэрлүүд угаасаа автомашины электрон удирдлагын системийг хэмжих гэсэн үг. Тийм болохоор тэрийг бол заавалч компьютерийн онцлогоонд орж иж тодорхойлно. Тэр бензиний шар гэрэл ингээд зүү заалтар заахгүй байна гэдэг бол банкны дотороо бензин хөвөр гэж юм бий. Тэр хөвөр мань өөрөө ямар нэгэн байдлаар гэмтсэн, гатсан тийм тохиол тэр датчик өөрөө заадаг байна. Тийм болохоор хоёр тустай байх нь шүү дээ. Эхлээд чек компьютерийн онцлогоонд үзүүлэх нэ. Хоёрт тэр банка аваад тэр бензин утасны суурь аваад тэр хөвөрөө шалгаж үзэх нэ гэсэн үг. Тэгээ хөвөр нь өөрөө гэмтэлтэй бол тэр өөрөө заавалч солих шаардлагатай тий. Орой өдрөгээ та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Хөдөлгүүр хэмжээтэй тестлөө. Дахиад хэлэхгүй та? Хөдөлгүүр хэмжээтэй тестлөө. Интерактор хөдөлгүүр интеракторыг тестлэх. Инжектор гэсэн үг. Дахиад хэлэхгүй та? Инжектор. Хөдөлгүүрийн инжектор гэж бензин хөдөлгүүрийн борсонг гэж хэлж байгаа. Тэрийг тестлэнэ шалгана. Маадаа шалгаад цэвэрлээд тийм тестийн аппарат бий. Тэрүүн дээр ирээд үзүүлчих болно наатаа. Тийм. За танд өөр асуулт байна уу? Хөдөлгүүр SM-ийг хөдөлгүүр SM-ийг. Таны машины хөдөлгүүр яагаад юм бол? Үзнэ. Тийм машин авчраа үзүүлчих болно. За тэгээ Panda авто сервисийн маань одоо хаяг болвол одоо хуучнаа нөгөө засгийн газрын автобус тийм ээ. Тэрний арталд одоо Panda авто сервисгээ байж байгаа. Тэгээд өглөө 10-аас ажлын өдрүүд өглөө 8 цагаас орой 22 цаг хүртэл ажиллаж байгаа. Амралтын өдрүүд бас цаг сунгасан байгаа. Өглөө 10 цагаас орой 8 цаг хүртэл ажиллаж байгаа. Орой өдрөө та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. За асуулт асууна уу? Юу нэ? Хараарийн өрүүлж одоо ингэж хаад дураа чичрээд байна л нэ. Тийм тэр хараар болгон тэр өрүүлийн уян зам гэж байгаа. Яг кабин дотроо болоод одоо миний бодож байгаа бол хараар бол эвдэрэлтэй. Тэр уян зам дээр тэр өөрөө тосгуудаа дуурдаг. Бас нөгөө талаар явах дангийн юмнууд нь гэмтээд өрүүлийн аппарат ч юм уу таг шараар нь ч юм уу гэмтэхээр тэр автомашин өрүүл дээр чичирдэг. Наадах бас ирээд үзүүлээ зөвлөгөө аваад энэ тийм байна, энэ юм байна гэж зөвлөгөө авсан зүгээр юм байна да тийм. Ерөөдөө бас одоо Монгол ардын зүрх зүйнтэй 1000 сонсохоор нэг ирээд үзгээ тийм ээ. Очиж үзүүлээд бас одоо баталгаатай сайн газруудаар бас хамтарч ажиллаад үзүүлээ тийм ээ. Машинтаа бас одоо үзлэг уншилгаа өшөө нэмэлт одоо юмнуудыг хийсэн дээрх л та. Panda авто сервисээр одоо автомашины сэлбэг
Ер нь ямар хөө машин төрлийн машинууд. За ер нь төгөөмөлөд Япон автомашины салбарт ер нь дийлэх нь бий. Тэгээ бас захиалгаа нийлүүлж өгч байгаа. Тийм байгаа. Тэгээ чанар баталгааны хувьд ямар ч асуудал байхгүй. Асуудал байхгүй. Бид нар буцаад нэр үнэтэй байгууллага тийм. Буцаад ирэхэд баталгаагаас өгчлөө тийм. Орой өндрөгийн та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Байна уу танаас чинь та жоохон чанга ярихгүй юу? Халуун уур гарч ийн үү? Тэгээ уур гараад байна гэж байна. Зөв. За энэ ингэдэм 97 оны 14 автомашин өөрөө олон жил Хэрэглэнд явцсан тийм. Тэгээд нөгөө хөргөлтийн шингэн гэж юм солихгүй удаан явснаас дотор солооны радиатор гэж юм байдаг. Радиатор өөрөө усны радиатор, төв радиатораа бодвол нэгэн жижигхэн тийм, уур хэмжээ жижигхэн тийм байдаг болохоор олон жил нөгөө зэвтэй усанд явсаар байгаа тэр радиатор нь өөрөө цоордог. Цоорохоор маш хэмжээний жижигхэн хэмжээний цоороход ерөөс дээшээ цонхлогоо уур цаан өгөөд явуулдаг. Наадхаас ирээд үзүүлээд таны баг солооны радиаторыг, усны радиаторыг баг солих хэмжээний тийм төвшөнд очсон байгаа юм байна. Мэргэжлийн байгууллагаар үзүүлсэн дээр та наадхаа. Орой өндрөгийн та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Тэгээд сая басмаасан солиулсан дээр миний солисон маас болохоор аюу тийм өтгөн маас гэдэг хүмүүс зуны маастай нэг энэ хийж явж байгаа юм. Тэгээд дээрээс нь мотор угаас нь ер нь зүүн болоо бороо юм бол зарим хүмүүс димээ гэдэг мотороо шат димээ гэдэг патмонтой угаах гэдэг чинь нэрмээр шат. Тий. За ямар маас хийх юм бол одоо яг юу шүү дээ ингэдэж штэ. Тэр маслуудыг ялгахдаа ингэдэж тэр 5W, тэд 10W, тэгээд ардаа угаас тоотой байгаа. Бүх төрлийн мотор хөдөлгүүрийн тосон дээр. Тэгээд ер нь одоо манай Монголын улиралд 5W 40-тай юм уу эсвэл 5W 30-тай. Зүгээр илүү сайжруулсан турбинтай хөдөлгүүр юм уу тий? Өндөр ачаалттай эргэлттэй хөдөлгүүрт бол 0W 40 гэсэн тийм маслууд хийж байгаа. Одоо яг өвлийн улиралд тохиромжтой. Өөрөө ерөөсөө тэр штэ. Уртлын тоон X-ed одоо жишээ нь 10W гэхээр 10 гэснээр винтер гэсэн үг болоо шүү дээ. Уртлын тоон багасаад 0 руу ороод тусмаа өвөлдөө сайн. Хойдлын тоон өгсөөд одоо 30-аас 60 хүрдэг ч юм уу тий. Дэх үедээ болохоор тэр тос өөрөө юу зундаа сайн болчдөг. Тэгээд одоо яг манай Монголын нөхцөл яг дунджлаа тохирсон мас нь бол 5 винтер буюу 40 гэсэн мас л байдаг шүү. Тэрийг хийж бол тэр зургалтын чанарын тослог мослог ерөөсө бүгдээрээ сайн байна. Орой өндрөгийн та шууд төлөвлөлөө. Одоо хэд идэх вэ? Одоо хэд идэж байна тэр юм шиг? Гэрэнаар. Тэгэхээр заавалчгүй наадхаа ирээд үзүүлсэн дээр үзүүлээд за манай засвар газар нь Баянбүрдийн одоо шинэ Монгол телевиз гэж байгаа. Тэгээ одоо хуучнаар бол төв засгийн үйлчлэгийн автоваз гэж тэрүүний замын чанга хөдөлтөй Панда автоклиник гэсэн сервис байгаа да тий. Тэгээд өглөө ажлын өдрүүд цаг айлт тийм үү? Тий. Ажлын өдрүүд өглөө 8 цагаас орой 22 цаг хүртэл ажиллаж байгаа. Амралтын өдөр болохоор өглөө 10 цагаас орой 20 цаг хүртэл ажиллаж байгаа манайх. Заавчтай шонгоц зөвлөж та хүнд бэлтгэр өгж байгаа. Авц зөвлөгөө нэвтрүүлэг маань та хүнтэй шууд хүрж байна. Ингээ бүгд хэсэг хугацааны рекламын дараа эргээ олцсон.
Сайн байна уу үзэгчдээ. Панда авто клиник засварын газрын ерөнхий механик Ган Төмөр байна. Тэгээ одоо ингээ манай Панда авто клиниктэй танилццгаая. Бүх төрлийн автомашины агрегат хийж байгаа. Тэгээ өнөөдөр одоо энэ машины чек насцсан байна. Чекний гэрэл асцсан байна. Одоо энийг үзэх гээд байна. Тэгээ одоо компьютер ажиллагаа хийх шаардлагатай чекний гэрэл асцсан үед. Тэгээ одоо үзүүлээ одоо энэ машин ямар хэвдэлтэйг гаргаад харуулъя та. Одоо энэ машин тохиолдсон гэмтлийг ингэж аваад шилжих уу? Тэг нь одоо энэ заавалчгийн чекний шар гэрэлгээд энэ ассан тохиолдолд заавалч компьютер онцлон ордог байхгүй юу? Тэгээ одоо тэрийг үзээд ямар гэмтэлтэй байна гэдгийг ямар засвар гарах нь гэдгийг эхлээ энэ багжаар үзнэ гэсэн. Өөр энэс гадна өөр ямар үйлчлэг яаж байна? Одоо яг дотор юу үдэж байна? Дотор одоо тэнглэг догоргоо, захилгаан засвар байна, бүх төрлийн агрегат засвар, бүх төрлийн техник үйлчлэг хийж байгаа. Ашиглан хэдгшнээ минут болох хэдийн ярих хугацаа шаарддаг ба. Энэ нь удахгүй ерөөсөө одоо ингээд та хэд нүд дээр нэг 5 минут л ажил болох байх та. За ингээд энэ алдаанууд нэг гараад ирж байгаа. Энэ нь болохоор энэ тухайн автомашин өөрөө яндан мэдрэгч гэж юм байдаг. Тэр нь эвдэрсэн байна. Тэгээ энэ нь болохоор өөр юу юунасаа болж ингэж алдаан гарч ирдгөө сэвчээ мууцсаас юм уу те муу бензинээс гардаг болдог. Тэгээ одоо энэ хүний болохоор яндан мэдрэгчгийн солиулахаар болчихжээ гэдэг ингээ гараад ирж байгаа юм аа. Энэ нот маань хаанаас орж ирдэг? Энэ Америк нэгдсэн улсаас орж ирдэг. Тэгээд одоо ингээд юу онцлогонд ороод онцлогооны хуудас нь өөр ингээ гараад ирдэг. Энийг ингээд өөр газар очиж үзүүлэхэд энэ машины яндан мэдрэгчний эвдэрсэн байна гэд энийг солио өгч болно. Нөгөө сэлбэгээ авч болно гэсэн үг. Тийм байгаа шүү. За ингээд энэ болжээ хань шүү. За ингээд манай Панда авто клиникийн өнөөдөр техник үйлчлэгээ автомашины тослогооны материал солих үйлчлэгэнд явуулдаг байгаа. Одоо энэ машиныг гэхэд одоо моторын маасны манай хүн сольж байна. Тэ. Одоо ядангуяа энэ өвлийн өдрөд өгч байгаа энэ хөдөрж байгаа нөхцөл энэ тослогооны материал зөв сонголттой зөв сайн тосоо өөрсдөө сонгож хийж явах хэрэгтэй. Тэрэн дээр бас мэдхгүй улсууд орж ирж байгаа. Тэрэн дээр манай өөр Панда авто клиникийн борлуулагч нь өөрсдөө хангалттай туслаад тоснуудаа танилцуулаад брэндийн тоснууд өчнөө байгаа. Тэднээс сонголтоо хийгээд тосоо солиулдаг байгаа. Тийм байгаа. Одоогийн байдлаар 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Засварчны хаандаг нийслэн 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Нэг удаад хичнээн машин нэг удаа яг ажлын 6 местэй байдیں۔ Тэгээд нөгөө тослогооны юун дээр бол өдөртөө нэг 30-аас 40 машин хүлээн явж байгаа. Тэглэг тохиолдол дээр болохоор 15-аас 20 машин хүлээж авч байгаа. Агрегат засвар дээр болохоор засварынхаа өдрийн ачааллаас болоод ер нь бол нэг дунджаар 10-аас 15 машин хүлээж авч байна да. Тийм байна. Давуу талын бол одоо чи манайх чи 2006 оны 6 сарын 1-нд байгуулагдсан байгаа. Тэгээд тэндээс анх үүсгэн байгуулагч ажиллаж байсан хамт олон яг тэр бүрэлдэхүүнээр байгаа болохоор ажлын дадлага туршлага тий. Тэгээд ажил хийх чадвар тэр нэрээ өндөр байдаг юм да. Үйлчлэгчтэй одоо юу амжилт вэ? Танайгаар үйлчлэг. Зүгээр баталгаа бид нар сэтгэл сайхан үйлчлэг. Тийм л байна. Тий. Энэ болохоор манай энэ Power RX гэдэг нэг солонгосын тэглэг толгойн аппарат байгаа маа. Тэгээ энэ ерөөсө бүх төрлийн брэндийн автомашины тэглэг толгой тэглэгний үйлчлэг хийж байгаа. Стандартын дагуу хийж байсан. Тийм гадаадаас орж ирж байгаа урдаас Гонконгоос, Солонгосоос, Америкаас гээд ер нь тийм байд юм багчнууд. Шонгор сувг телевиз болон Панда авто клиник авто засварын газрын хамт олон 7 хоног бүрийн Бямп 8 гарагт 19 цагаас таны автомашины хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа Үзэгчтэй зөвлөгөөний төлөө та бүхэнд өргөжлөө урьж та бүхэн бидэнтэй холбогдох гэсэн бол эфирийн шууд уцалах 77.1 98.1 гэсэн утсаар холбогдох боломжтой шүү.
Орой өндрөгийн та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Би Toyota Crista дээр. За. Байна таныг сонсож байна. Байна таныг сонсож байна. Та асуулт асууна уу? Тэгээд миний машин аранда хийхдээ аранд хийгээд хөдлөнгөө тук гэж ороод интервьюний бол. За энэ өөрөө Toyota Crista автомашин өөрөө их нэг эрдүг төр гэж ярьдэн шүү дээ. Хаад болоо Монголоор бол бүкс гэж яриад дээ. Тэр бүксэндээ лүфт орохоор ингэж лүфттэй болдог, зохио өгдөг тийм болохоор бас ирээд заавалч үзүүлээд явахад ингэ ажлын орсон дээр энэ хүнд явахад ингэ ажлын заавалч орсон дээр гэж бодож байна да. Орой өндрөгийн та авцуулгын нэвтрүүлэгт шууд холбогдсон байна. За. За энэ ногоон антрез, улаан антрез гэж байдаг. Энэ цэнхэр антрез гэж одоо манай Монголд бол байхгүй. Энэ цэнхэр тосоол гэж байгаа тийм. Энэ үйлдвэрлэгчээр ерөөсө Subaru зөвхөн Toyota Daihatsu 2 улаан антрезтэй байдаг. Бусад машинууд ер нь бүгд ногоон антрезтэй. Энийг сольж байгаа тохиолдолд хамаагүй зүгээр бүрэн асгаа хийж байгаа тохиолдолд улаан ногоон ордог, Nissan-ы машин ногоон ордог бол тэрийг асгаад улааныг хийж болно. Тэгээ энэ дээр бол зүгээр ямар ч асуудал байхгүй тийм. Орой өндрөгийн та шууд холбогдлоо. Байна. Байна таныг сонсож та асуулт асууна уу? За. Таних юу юу 105 гүйцэд 105 гүйцэд таних. 105. Тэгээ 2.0-тэй 2.5-тай юу таних. За 2.0-той VVT-I хөдөлгүүртэй юм байна. Тэгээ хүний машин автомашин өөрөө тэгээ дээгүүр калабан жижиг тийм дуу ордог тохиолдол би тэр хүн өөрөө автомашинагаа тосыг удаан солоогүй ч юм уу тийм тохиолдол дуу орж байгаа. Дээр нь эсвэл өөрх нь мотороо хийх талаацсан тийм тохиолдолд энэ калабны жижиг калабны дуу орж байгаа тийм калабны дуу юу эсвэл тэр нудрагны дуу юу доод идангийн дуу юу гэдгийг заавалч ирээ сонсуулж зүгээр тийм сонсуулаад би өөрөө бол ажил дээр өдрөл баяж байгаа тэгээд над дээрээ бас үзүүлчих болно тийм. Орой өндрөгийн та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Асуулт асууна уу? Түрүүний экстракт байна. Наа за. Мотор угаах нь юу юм болоо болоо би яг тэр хатны юуны минут явах гэхээр угаачгүй яах вэ? Мотор автомашины моторыг ер нь угаагаад сольж ивэл зүгээр. Ингэдэж шүү дээ манай монголчууд ч мотор угаахад муу мотор угаахаар нагаар нь очиод бүглэрээд одоо мотороо зохиолчтой гэж энэ бол ерөөсөө мотор ер нь угаадгүй байжгаад угаахгүй олон жил явж байгаад тэгээ нэг удаа нөгөө шүүх бүтээтэй үзтээ маас нь харуулсан байдаг. Одоо угаач гэдэг. Тэгээ угаагаад мотор зохиолсон хүний ер нь яриа гэж би ойлгохдیں۔ Яагаад гэвэл мотор олон жил угаахгүй яваад нагаар хитрхи одоо байгаад өвчнөөс хитрхи их хэмжээгээр нагаар тогтсон үед хүчтэй мотор угаах шийддэг байхгүй юу. Тэгэхээр өөрөө мотор угаагч гэдэг нь чинь өөрөө тэр нагаарыг хөндөлж өгч идэг. Хөндөлөхөөр тэр бүдүүн шүр гэж байгаа. Дээр нь нарийн шүр фильтр, марсны фильтр гэж байгаа тийм. Тэрүүн дээр очиж битүүрчдэг. Битүүрхээр нөгөө досон ангуужинд байхгүй болоод мотор өөрөө зогтдог байхгүй. Тийм болохоор моторын мас аль цэвэрхэн байх үед нь л угаагаад дараач масаа солио явж ивэл өөрөө чи мотор ирүүл цаашаа амьдрна гэсэн үг тийм. Орой өндрөгийн та авцуулгын нэвтрүүлэгт холбогдлоо. За. Тэрний энэ нормал наад иргэд зөв. Наад машины хувьд бол тэр холимгийн хаалт гэж байгаа. Нэгэсэнд одоо хамарны битүүрчээд байна гэсэн үг шүү дээ тийм. Автомашин өөр хамарны битүүрчээд байна гэсэн үг. Тийм болохоор тэр холимгийн хаалтыг сэвэрлүүлээд тэр агаар шүүгч гэж юм байгаа шүү дээ. Өөрөө Nissan X-Trail машин бол досон агаар шүүгчтэй байх хэвээр. Тэр досон агаар шүүгчийг тавиад холимгийн хаалтыг сэвэрлүүлээд тэгээд ер нь гайг болно доо машин ч тийм. Орой өндрөгийн та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Хоропон дуурж нөө ер нь автомат уу тий?
Таны сонсож асуулт асуу. Тэгээд нөгөө нэг юм болохоор тасаа залуу ууцсан болохоор гэх юм болоо яах вэ? За, коровны хувьд бол досын солихгүй удаа яваад коров дуурна гэж ойлголт бий. Тэгээд наадхаа бол заавалч ирээд бас унуулаа үзүүлсэн дээр болно тий. Бид нар ч бас сервис дотор оншилдгүйч бас зам дээр гараад унаад машиныг бас оншуулаад өгдөг тий. Тийм болохоор ирээд заавалч нэг унуулаад нэг үзүүлээд нэг ийм дуу байна гэд нэг ханаа авчихвал зүгээр болоо тий. 24 шалууд та шууд нэвтрүүлэх холбогдлоо. Энэ нөгөө хавар нэг фото хийх юм аа автораа хийх чигээр хэлэх юм. Тэрнээс олсон юм одоо нормал нүдсээ дэрсэн. Та жоохон буруу л яриад ашигт апортуур сэвчээ гэж 100 гүзүүтэй хиттэй хөдөлгөөртэй байна. Хөдөлгөөр нь 6 цилиндртэй хөдөлгөөртэй 2.0 юу 2.15 та юу? 2.0. За тэр борсон цэвэрлэгч гэж юм хийсэн юм уу те? Одоо яг таны машин яагаад байна? Одоо ингээд яг бүгд тэр болохоор гараж сасаагаад яг нэг намайг бууж тэгээд уур дээр явж байгаа бассан тэнгууд нэгээс дэш гараад нэг аваад хастаа ч юм уу үе дэш өөрөө хастаа за энэ та бас жоохон буруу ойлголт ярьсан баг шиг байна. Тэр апортуур гэж одоо бензин хөдөлгүүр дээр апортуур гэж юм байхгүй шүү дээ. Дээлс тэрэн дээр л байдаг. Тэгээд дээр нь танд тэр бас хүмүүсээс зөвлөгөө өгсөн байна те. Тэр нормал өргөчтэй цэвэрлээ тэр яа гэсэн байна. Энэ тийм ээ тийм. Тэр нормал өргөч гэж юмыг бол цэвэрлэх хэрэгтэй. Таны машин өөр нормал өргөч доктор гуудаад итгэхийг нагартаа болоод амьсгаагаа эсвэл их одоо нэг хамраар амьсгаагаа их өндөр аваад байна гэж эсвэл компьютерд байгаа мэдээлж байна эсвэл нам аваад байна тий амьсгаа дутмаг аваад байна гэж мэдээлж байна тий тийм болохоор заавалч тэр агаар услан тэр нормал урагч гэж юм а заавалч цэвэрлэх хэрэгтэй юм байна. Тэгээ таны машинд апортуур гэж юм байхгүй шүү. Таних бензин хөдөлгөөртэй сэвчээтэй зүгээр ингээ хоёр алтай тий апортуур нь болохоор дизель хөдөлгөөр байдаг байхгүй тий. 24 та шууд хөдөлгөөр толбогдлоо. Ямар машин гэнэ дахиад хэлэхгүй та? Ротор хөдөлгөөр одоохондоо манай дээр үзэхгүй байгаа да тий. За өчтөр та бүхэнд дахин хэлэхэд шогор сөгдлүүдээс бэлтгэр гэж байгаа авц зөвлөгөө нэвтрүүлэг маань PM-ийн гараг та бүхэнд шууд өрдөг. Та бүхэн одоо манай өнөөдрийн инженер болох тийм ээ. Фанд авцсан инженер одоо манай механик одоо манай Мөнхбаатар гандгуурээс асуулт авах юм бол бас асуугаарай гэж хэлмээр байна. 24-гээ. За та шууд нэвтрүүлэлт холбогдсон маань асуулт авсан уу? Хэдэн оны Corolla байсан юм бол да. Ер нь 5 оны Corolla гэхээр ер нь бол нэг 10-аас 13-ын хооронд идэх ёстой. Яг машин болгон яг нэг хэмжээнд идэх гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Машин мөрөнд өөрийнх нь явсан километр дээр нь тэр очлоор сэвчээний дээр ашигласан хугацаа тэрнээс болоод яг үйлдвэрээс гарсан машин энэ машин 100 хэдэн литр бензин эдэн 10 литр бол 10 литр эдэн гэсэн лимит бол байхгүй. Тэрийг заавалж ирээ шалгуулад одоо өвлийн үйлдвэрлэлд бол ялангуяа Corolla Morolla машинууд бол ер нь нэг 10 дотор 10-аас 12-ийн хооронд идэж байгаа. Тэрийг тэр хэмжээндээ байна уу? Тэр хэмжээнээс хитрээд байна уу? Хитрээд байвал тэр борсон цэвэрлэгч тэр сэвчээ тэр борсонгаа бүр аваад цэвэрлдэг тийм тохиолдол бий. Тийм болохоор надад бас ирээд үзүүлээд надтай бас уулзсан дээр юм болоо. 24-гээ та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Байна та шууд нэвтрүүлэгт холбогдсон асуулт асууна уу? Сонсч байна. Яг 25 авсан мэдээд ах юм. Тэгээд нөгөө доктор ассистент дээр очиад үзүүлсэн чинь нөгөө нэг автоматик гэж нөгөө хинхтэр нэг заагаад байдаг шүү дээ. Хаад өндөрсөн 1 2 3 4 гэдэг өгсөө. Тийм. Тэр нэг ингээ худалдаад байгаа өгсөө байна. Заавал нөгөө мэрэгчний одоо кроп үздэг хүнд
За 2.4-тэй пул таймтай хараар килограмм гэж машинууд байгаа. Ерөөс нэг хөдөлгөөртэй 25 эднэ гэдэг бол бас асар их хэмжээний эдчихнэ гэсэн. Ер нь бол 16 эддэг машин шүү дээ наа чинь. Тийм болохоор надад коробны компьютер онцлог, хөдөлгөөрийн компьютер онцлог гэсэн юм заавалчгүй оруулаад тэр хянахтаар зааж байгаа 1 2 3 гэсэн коробны шатлалын гэрэл бол тэр короб угаасаа өөр ахаа явж ийн гэсэн үг. Тэр бол тэрнээс болоод тэр бензин эдэлт нөлөөлнө гэсэн ойлголт бол байхгүй. Над дээр бас үзүүлээд наадахаар зөвлөгөө аваад компьютер онцлогонд ороод гарсан дээр болов тий. Тэгэхгүй бол наа чи арай л бас 2.4 маш арай л хийх чинь тий. Оройн дөрөв та шууд төлөвлөлт холбогдлоо. За. Энэ доктор цэгтагаа нэ тий. Наа Панда авто сервис гээд сервисийн газар та. Панда тий. Панда авто клиниксэн сервис үү. Энэ авто гэсэн Lexus 400 байна. За. Зөвхөн одоо гинхтэй. Юу нь хатуулсан гэж? Яг л одоо амартай гадар найзлуулсан шилдэг болсон. Таних гүйцэн өргөчтэй юу? Тий. За. Энэ цааш би сэтгхэнүүд нэрэн боломжтой гүйцэн өргөчтэй хатуулсан шилдэг. Бүгдийн дандаа шинийг авчихлаа. Даатар гэж ярьдаг. Тэр даатар дөрвөн шиг шинийг тавилаа. Дөрвөн амартай заатар шинийг тавилаа. Тэр бандал гэж яриад тэр өндөр барилтын насаас тэрийг шаллаа. Одоо тэр хуваар гэхэд бас нэг юм байна. Тэр балконоос гараад агаартай задлаа. Тэрийг бас шаллаа. Тэрийг бол гэдэг чинь ерөөсөө дээдсэнгүү. Тэгээд наад автомашин та компьютер онцлогонд оруулж үзв үү? Компьютер онцлогонд авсан тэгээд компьютер онцлогонд юм гарсан юм. Энэ гүйцэн өргөч нь өөрөө дөрөв талын машины гүйцэн өргөч нь өөрөө ерөөсөө баг тэр аяараа электрон байдیں۔ Электрон тий. Компьютер онцлогоор оруулаад тэр юмнууд шууд гарах ёстой. Тэр үнэхээр тэр гүйцэн өргөч нь ажиллахгүй, тэр гүйцэн өргөчийн мотор нь ажиллахгүй, гэмтэлтэй байна тий. Тэр мембран ажиллахгүй, тэр доор амарчны тэр одоо тэр өндөр даралтын боллон гэж юм байгаа тэр нь ажиллахгүй тий. Тэд нь шууд гарах ёстой байт юм аа. Тэгээд наадхаа бас ирээд үзүүлээд надаар бас унуулаад үзүүлээд бас зөвлөгөө авчих зүгээр юм болоо тий. Одоо бол өөрт нь тэр оп гэсэн гэрэл нь асахгүй машин зүгээр яваад байгаа мөртлөө өөрт нь жоохон хатаа юм шиг санагдаад байгаа юм байна л энэ хүнд тий. Ирээд бас надтай уулзаас зөвлөгөө аваад надаар бас унуулж үзээд хамт уналтч үзээ тий. Зөвлөгөө авчих зүгээр юм болоо гэж бодож байна. Тэр угаасаа байдаг бүх юмс дөрөв амарчнаас солилцсон юм байна. Дөрөв гүйцэн мембран гэж юм байдаг. Тэрийг солилцсон юм байна. Пин боллон гэж юм байдаг. Тэрийг солилцсон юм байна. Урд аппаратаа бас шалгаад үзсэн шингэний солилцсон юм байна тий. Тийм болохоор ирээд заавалчгүй унуулаад нэг үзүүлчихвэл зүгээр юм болоо цай заваараа тий. Тий. Өдөртөө шонгор цогцлоозаас бэлтгэл үргэлжсэн авто зөвлөгөө нэвтрүүлгийн маань одоо бим гарагийн шинэ дугаар одоо өнөөдөр ингээд энэ төрөд өндөрлж байна тийм ээ. Манай өнөөдөр бас дугаард хүрэлцэж одоо жолооч нарт өнөөс зөвлөгөө өгсөн одоо ганц хүмүүстээ их баярлалаа. Тэгээ үзэгчтэй бим гарагийн 19 цагаас зэрэг уулзлаа. Баяртай. За баяртай.